Монголын говь нутаг нь дэлхийн өвөрмөц экосистемийн нэг бөгөөд байгалийн эрдэс нөөцөөр баялаг ба томоохон тооцогдох коксчих нүүрсний орд газар оршдог. Эрчим хүч, байшин барилга, техник технологи бидний өдөр тутам хэрэгэлдэг эргэн тойрны эд зүйлс нүүрс гэдэг энэ энгийн чулуулгын гайхамшигт хүч чадлаар бий болдог билээ. Дэлхийн ертөнц хөгжихийн хэрээр коксчих нүүрсний хэрэглээ өдрөөс өдөрт ихсэж байна. Монгол улс таван толгойн урхайг ашиглалтанд оруулсан олон жил автозамаар нүүрсээ тээвэрлэн экспорт хийсээр байгаа билээ. Гэвч автозамаар тээвэрлэх зардал нь нүүрснээсээ хэд дахин өндөр өртөгтэй тул ашигын алдагдaltaй ажилласаар ирсэн юм. Иймээс нөөцийг алдагдalgүйгээр хэрэглэгчид хүргэж баялаг болгох хамгийн зөв шийдэл бол төмөр замын тээвэрлэлт юм. Одоо хуралдаан боллоо. 5 толгой зүүн баян чиглэлийн 414 км, 5 толгой гашин сугаа чиглэлийн 267 км олон ажаад ажлыг эхлүүлнэ. Манай улс нүүрсний гол худалдаа өгч оронтой хил залгаач өнөөдөр хүртэл экспортоо 5 дахин өндөр зардлаар хийж иржээ. Хэрвээ гашуун сухад ганц мод бомбын төмөр зам ашиглалтанд орвол тээвэрлэлтийн зардал 5 дахин багаснаа. Эрдэс бүтээгдэхүүнээ экспортлох хүртэл дор хаяж 2 жилийн хугацаа шаардлагатай ч мөн анхааруулж байна. За засгийн газараас авсан бодлогын хүрээнд бол төмөр замын үйл ажиллагааг бол эрчимжүүлэх энэ бодлогыг бол өнөөдөр боловсруулж 5 толгой төмөр зам гэсэн ийм төмөр замын компаниг бол байгуулж энэ төмөр замын компани дээр хөрөнгө оруулалтыг бол нэмэгдүүлэх. Ингээд одоо цаашаа бол энэ 5 тонн гашуун сухатын төмөр замыг бол үргэлжлүүлэх гэсэн ийм шийдвэр бол гаргалаа. За хөрөнгө оруулалтыг бол одоо нүүрсээ урт хугацааны одоо аптек гэрээний үндсэн дээр бол гэрээ хийж нүүрс судалдаалах энэ гэрээний хүрээнд хөрөнгө оруулалтыг бол босгоно гэсэн ийм бол төсөөллөөр бол энэ цаашаа ажиллахаар шийдвэр гарч байгаа. Веб интернет гэдэг компани өөрөө дэд бүтцийн чиглэл рүү явъя гэсэн тийм сүүлийн 3-4 жилийн тийм төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байсан. За тэгээд энэ хугацаанд бол гашуун сухатын төсөл бол эхлэхээр боллоо гэдэг. Тэгээд нээлттэй санал авнаа гэдэг ингээд Шангрила тухайн нэг тийм хөрөнгө оруулагч зориулсан уулзалт болсон. Манай захиалагч 5 толгой төмөр зам зохион болсон. Тухайн үед бол манай банкныхаа оролцсон байсан, манай компанийнхаа оролцоо. Тэгээд тэрний дагуу бид нэр саналаа өгсөн. Засгийн газар бол бонд гаргахад хүүгийн түвшин нэлээд өндөр тогтох магадлалтай. Эрдэнэс тавталгын хувьд нэмэлт IPO хийхэд бол хугацаа нэлээд шаардлагатай нөхцөл байдалтай байсан. Тэгээд За захиалагчийн хувьд бол ажлыг богино хугацаанд гүйцэтгэхийг бол хүсэж исэн. Тэднийх бол 28-аас 36 сарын хооронд энэ ажлыг дуусгах хэрэгтэй байна. Гэхдээ бидэнд мөнгө байхгүй гэдэг саналыг бол тавьж ирсэн. Тэгэхээр бид нар богино хугацаанд өөрсдөө мөнгөө босгоод энэ ажлыг хийн. Гэхдээ урт хугацаа төлбөрийн авна гэдэг бол өөрөө маш хатуу нөхцөл. Тэгэхээр ийм нөхцөлийг бол гадны хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч за магадгүй ажил гүйцэтгэгч шууд хүлээн зөвшөөрнө гэдэг бол өөрөө барин боломжгүй юм байна. Бид нар бол ажлаа эхэлж хийчихэд төгсөлд нь төлбөрөө ингээд үе шаттай хувааж авахар. Тэгээд дээр бартер хэлбэрээр нэгсэндээ ямар нэгэн төсөвт ч юм уу бэлэн мөнгөний дарамтгүйгээр ингээд бартер хэлбэрээр бараад таваар буюу нүүрсээр авахар ингээд санал өгсөн. Тэгээд энэ санал нь бас илүү бусад компанитай харьцуулахад сайн санал байсан юм болов. тэгээд төр хувийн хвшлээ хамтын ажиллагааны хүрээнд бол барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгээд санхүүжилттэй 5 жилийн хугацаанд нүүрсээр цуулан төлөх нөхцөлтэй юм санхүү болон барилгын ажлын гэрээг хийсэн. Ер нь бол үндэсний компанийн хувьд бид нар энэ том бүтээн байгуулалтыг үнэхээр бодиттой ажил болчоосай гэж үнэхээр хүсэж исэн. Дээрээс нь энэ компанид ажиллаж байгаа Монгол хүмүүсийн хувьд бол энэ өөрөө бидний бас хүсэл мөрөөдөл байсан. Энэ томоохон төслийг бол бас монголчууд өөрсдөө хийж чаддаг юм а гэдэг бол дэлхийд харуулж чадсан гэдэг бол үнэхээр чин хүсэл бол байсан. Бас төрдөө итгэл бол бидэрт байсан. Тийм учраас энэ бүхэн нийлээд л энэ төсөл хэрэгжих одоо нөхцөл болсон. Дээрс нь яг энэ бүхэн дээр суурлаад энэ гэрээмэн байгуулагдсан юм. Зураг төсөл хийж гүйцэтгэх, за ерөнхий гүйцэтгэгч өөрөө худалдан авалт хийх, за тэгээ барьж байгуулах, барилгын угсралтыг хариуцах ийм ажил байгаа. Engineering, Procurement and Construction гэсэн ийм EPC контракт гэрээг бол захиалагчтай байгуулж ажиллах шаардлага үүссэн. За энийг бол одоо олон улсад ялангуяа мега төслүүдэд хэрэглэгддэг ийм төсөл. Монгол улсад бол яг ийм хэмжээний одоо төслийг бол урд нь бол хэрэгжүүлсэн туршлага алга. Монгол улсад одоогоор уул зүртэй төмөр зам ашиглагддаг. Уул зүртэй төмөр зам нь мод болон бетон дэрэн дээр 25 м урттай зам төмөрнүүдийг хооронд нь хавчаар боож холбон төрөл бүрийн бэхэлгээгээр бэхэлж суйрлуулна.
уулзууртай төмөр зам дээр гардаг түгээмэл гэмтэл нь ихэвчлэн уулзуур хэсэг дээр хос дугуй гарч өнгөрөхдөө нэмэлт хүч цохилтыг байнга бий болгож байдаг. Ингэснээр уулзуурын хэсэг гэмтэх ба сэвэлт үүсч балласт сулрах, дээр шигдэх, бэхэлгэнүүд эвдрэх, гадна талын зам төмөр дотор талаас үрэгдэж элэгдэх, дотор талын зам төмөр нь даацавч байдаг тул эмтрэх гэх мэт эвдрэл гэмтэл гардаг тул жил бүр сольж засвар үйлчилгээг байнга хийдэг. Нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын гол онцлог нь уулзуургүйгээс гадна эхлэл цэгээс төгсгөл цэг хүртлээр аль болох шулуун болон өгсөж уруудахгүй байхыг эрмэлзэнэ. Иймээс газар зүйн онцлогоос шалтгаалan намдор газар гүүр болон далан барих, өндөрлөг газрыг намсгах, эсвэл хамгийн том радиустай тойргоор тойрох зэргээр шийдэгдсэн байна. Яагаад нэгдүгээр зэрэглийн зам болсон бэ гэдэг шалтгаан бол 30 сая тонн ачааг одоо дан нэг урсгалтай замаар явуулна гэдэг бол өөрөө хамгийн бага эвдрэлтэй маш олон галт тэрэг одоо тасралтгүй зай завсаргүй одоо зөрж явах ёстой л гэсэн үг. Ийм учраас бол одоо нэгдүгээр зэрэглийн замаар сонгогдсон байна. Хоосон ачаатай галт тэрэг таван толгой өртөнөөс хөдлөн вагон зэхэлтийн төвд зэхээд ажилтны төргийн терминал руу орж 100 вагоныг 100 минутанд ачин нийт 8000 орчим тонн ачааг хос зүтгүүр чирэн 6 зөвлөгөөр дамжин өнгөрч гашуун сухад өртөөний терминал дээр ачаагаан хүргэнэ. Ийхүү 16 зүтгүүр бүхий 800 вагоныг 24 цагийн турш аялуулах тээвэрлэлт хийх хүчин чадалтай төмөр замын цогц байгууламж юм. Энэ дэлхий дээр маш их олон баялаг энэ тэндгүү ингээ байж байгаа. Гэтэ тэрүүнийг яг зах зээл дээр гаргаад тэрнийг зараад ашиг олоод тэрийг мөнгөжүүлнэ гэдэг асуудал бол цувар дэд бүтцтэй холбоотой. Нэг ялангуяа тэр дотроос төмөр замтай холбоотой гэж бид нар бол одоо бол ойлгож эхэлж байна. Тэгээ энэ үүний хамгийн том одоо нэг эхлэл нь бол энэ гашуун сухатын төмөр зам байгаа. Тэгэхээр бол таван толгой гэж манай Монголын ард түмэнд заяасан энэ асар том баялагийг зах зээл рүү гаргахад бол хамгийн чухал юм нь бол гашуун сухатын төмөр зам гэдгийг бол хүн болгон мэднэ. Тэгэхээр энэ байгалийн нөөцөө хэрхэн яаж баялаг болгох вэ гэдэг асуудал бол ерөөсөө л цэвэр дэд бүтцийн хүчлэлтэй шууд холбоотой. Таван толгой гашуун сухад чиглэлийн төмөр зам нь Өмнө Говь аймгийн Цогт Цэций, Баян Ов, Хамбогд цумын нутаг дэвсгэрээр 233.6 км урттай 16 гүүрийн байгууламж, 145 ус зайлуулах хоол, 12 мал амтны нүхэн гарц, 2 өртөө, 6 зөвлөгтөөгөөр бүтээн байгуулагдах юм. Тэгээд бид нэр төсөлд саналаа өгж аль бисаар сонирхлоо илэрхийлэхээс өмнө бол энэ төслийн трассын дагуу бол 3 ч удаа явсан. Тэгээд мэргэжлийн геодэзийн баг авсан, хэмжилт хийсэн. Бид нэр урьдчилан байдлаар өөрсдөө баярчлалыг бодно шүү дээ. Тэгээд ер нь бол өмнөх далан бол яг мэргэжлийн түвшинд хийгдсэн маш өндөр чанартай хийгдсэн ажил байсан. Samsung компани тэр гүйцэтгэлийг бол бид нар бас хараад үнэхээр баримт бичгийг хараад бол үнэхээр за яаж энэ стандартт хүрээ даа гэдэг тийм бас айдас төрсөн. Ер нь бол яг мэргэжлийн түвшинд тасралтгүй үргэлжлэх инженерийн байгууламж байсан. Хүмүүс хараад ингээд янз янзаар нэрлэлтэй. Гэхдээ энэ ерөөсөө төмөр замын суур бүтцэд бол өөр хамгийн амин чухал юм. Суур бүтцэл буруу гэх юм бол тэр төмөр зам чинь өөрөө эвдэрнэ, урсна, тээвэр зогсно. Одоо нэг хоног тээвэр зогсоод хэдэн доллар орлого алдах гэж гэдэг юм ингээд тэр энэ суур бүтц бол өөрөө хамгийн чухал хэсэг. Тэгээ энэ суур бүтцийг бол бид нар одоо маш нарийн ингээд шалгаж хүлээж авсан. Тэгээд мэдээж бол эвдрэл гэмтэл их байсан. Яг тэгэхээр 15 он баха тэр төслийг зогсохдоо шууд зогсооцсон. Нэгснээр тэр байгуулсан үн цэнтэй далангаа хамгаалах шууд үнэ тгээгүй.
За өнөөдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хуралдаж коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. За үүний дараа засгийн газар ээлж тусаар хуралдаж хилгаалаар нэвтэрч байгаа хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргасан юм. За харин энэ шийдвэрээ улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 20 оны ихээр одоо ингээд дэлхийд дахин цар тахал гараад хил хаагдаж эхлэхэд бол төслийн хэмжээт 16 гүрний одоо гүйцэтгэгчтэй төмөр замын угсралтыг хийхдээ одоо гадны компани оруулна гэд сонгоцсон байсан. Тэгээ энэ бүх төлөвлөгөө манд бүгд өөрчлөгдсөн. За ер нь Б хуулбар руу орохгүй болохгүй байна. Бидний анхны төлөвлөгөө бол одоо энэ маягаар л явахгүй байна гэж ер нь бол шууд одоо бидэд хүлээн зөвшөөрсөн. Анхнаасаа дэд бүтцийг гадаад компаниар хөсрүүлээ л гэдэг бодолтой байсан. Бүгдээр нь хятад ард улсаас, Оросын холбооны улсаас, Солонгосоос гэсэн ийм 3 одоо ийм сонголтууд байсан. За хятадын хувьд болохоор бидэд сонголт угаасаа шууд тодорхой болсон. Орж ирэхгүй нэ. Хятад бол хилээ хатсан хүмүүс оруулж ирэх нь бол тодорхой. За ингээд Оросуудын хувьд болохоор нэлээд уламжлалт аргаар барих гэж байгаа буюу арга барил дээрэс нь маш өндөр үнэтэй байсан. Одоо бидэргүй бол та нар чадахгүй даа гэсэн байр суурьтайгаар ингээд ажиллаж ирсэн учраас бол бидэд Оросууд бол сонголт биш юм байна. Бас л ковид дэгдээд эхэлсэн. Гэрээ байгуулцдаг, орж ирч чадахгүй болчих юм биш үстэй гэдэг юм хүлээлт. За тэнгуүт зэрдээ амнаас эхлэв. За тэгвэл өөртөө хий. Чи ердөө хүн олж ирээ. Бетон дээр зам төмөр бэхэлгээ одоо юмудаас шийдсэн. Тэгэхээр бол бидэд ухрах арга болцсон. Тэгэл одоо нөгөө хүмүүсийн ярилт гарсан гэсэн үгтэй яаж энийг хийх вэ гэдэг бол тэрэн дээр амнаас эхлэх хамгийн анх надтай уулзсангуудаа асуулт нь болохоор ер нь бол их тулгаа монголчууд яг энэ замыг тавьж чадах уу гэж асууж ирсэн. Зам чигчдэг олон МТЗ-ийн нэг олон техникүүд байгаа шүү дээ. Энэ техникүүд тэгээ дээрээс нь гагнуурын 2 аппаратыг ажиллуулж чадхал юм бол бусад огсралтыг бол бид нэр хийхэд асуудал байхгүй. Энэ дээр л жоох асуудал үүснэ. Тэдрийг бид нар давж гарч чадах юм бол хийж чадна гэж амлажсэн. Яг ямар хугацаанд хийж чадах уу гэдэг талаараа төсөл бэлдээ дээрээ ч гэсэн үүрэг өгсөн. Хөдөлмөрийн чинь үнэлээд ингээд төслийн чинь одоо юу гэдэг ингээд үнэлнэ гэсэн аахгүй. Тэгэхээр одоо би ч яахтана цагаан сараар ковид илэрчсэн айл хэсгүй юм чинь тэгээд хийх юмгүй нөгөө төслөө бичээл бас нэг 5 цаас олчих гэж бодлоо. Миний хар хийгээч үдэ гүүч өгж дал төслөө бичиж эхэлсэн. Тэгээд энэ дээр манай одоо замын ярд ингээд ахлах инженер байсан мөнх сайхан бит хоёр хамтдаа суугаад Олон чадна гэж ерөөсөө итгээгүй, өөртөө итгээгүй. Нэгт болохоор болох ч юм уу, үгүй ч юм уу гэдэг амар тийм эргэлзээд байсан. дээрээс манай орлогч дарга гэдэг дууган баяр гэдэг одоос бод интернэшнл компанид зургийн ахлах инженер хийж байгаа. Баталгаатай явах вэ гэдэг дээр бол би бол тухайн үед 100% тийм итгэлтэй байж бол чадаагүй. Ямар ч байсан ер нь бол ингээд танилцуулъя. Тэгээд энэ дэмжигдээд гэдэг юм одоо хүмүүс ойлгоод ингээд явах юм бол бас бидний хувьд бол цаашаа явуулж чадах боломжтой л гэж ингэж бодсон. Хүний нөөцөө бүрдүүлэх, за мөн одоо техник хэрэгслүүдэд ажилд оруулах. За уулзруу төмөр зам учраас гагнууртай маш их уялдаа холбоотой. Тэгэхээр гагнуураа амжилттай болох ийм одоо 3 удаа хэсгээс бол бид яг ерөнхий юугаал харж ирсэн. Тэгээд төслөө яг энэ нэг төв кемптэр баясгалан захирал, удаан жаргал захирал, амандраа захирал нарт танилцуулчихсан. Ингэж хийх бид нар боломж байна гэдэг танилцуулаад за тэн дээр одоо баясгалан захирал за бүгдээр өөрсдөө хийцгээе гэж одоо эргэлт буцалтгүй бидэд одоо шийдвэрээ танд гаргасан гэж ойлгож байна. 2020 оны 2 сарын 29-ний өдөр яг анхны рострын цуваа бол 2 автобустай 6 машинтай 100 гаруй хүний баг ирж исэн. $184 хүн үлээ авах чадaltaй. Хурлын зааландаа 50 хүн, А зааландаа 45, Б зааландаа 65 хүн, нийтийн одоо хоолны зал буюу кантинд одоо нэг удаадаа бол 96 хүн хүлээж авах чадaltaй. Гадна талбайдаа спорт хөл бөмбөгийн талбай, саксны талбай гэдэг одоо энэ бүгдийг одоо бүтээн байгуулж одоо нэг олон улсын стандартыг хангасан кемп болтлоо одоо хөгжүүлж чадсан байна. Хамгийн гол нь энэ чи бүтээн байгуулалтанд оролцож байгаа ажилтнууд маань бүтээмжтэй сайн ажиллахад хойноо санаа зовох зүйлгүйгээр эрүүл хоолтой, за амрах байранд тав тухтай, ирээд усанд ороод амарчдаг, тий хувцсан цэвэрхэн байдаг бүхэл нөхцөл байдлыг бол хангахын төлөө бид нэр олон улсын стандартын дагуу ажиллаж эхэлсэн байгаа.
20 оноос хойш бид нар чинь бараг 5-6 кемпийг ашиглалтанд оруулсан. За хамгийн сүүлийн кемп чинь бол одоо манай энэ танал төслийн кемп. Төслийн хүрээнд 6 багц ажлыг гүйцэтгэж байна. Нэгдүгээрт суурь бүтэц буюу дээд доод бүтцийн ажил. Хоёрдугаарт тохиолдол холбоо. Гуравдугаарт барилга угсрал. Дөрөвдүгээрт эрчим хүч. Тавдугаарт хөдлөх бүрэлдэхүүн. Зургаад хөдлөх бүрэлдэхүүний засварын тоног төхөөрөмж. Ямар машин механизмаар хийх вэ? За энэ машин механизмыг хэн ажилуулж чадах вэ? Гэт за Монголд бол Монголын төмөр зам гэх төрийн өмчт офицерт компанид байгаа. Одоо 28-1 одоо тоног төхөөрөмж одоо яг энэ төмөр замын барилга угсралтын ажил ашиглах мөн арчилтанд ашиглах энэ тоног төхөөрөмж бол одоо 2012 онд орж ирснээс хойш одоо 2009 он гэдэг чинь 7 жил бол ингээд зогссон. Энэ төсөл машин механизм энэ ажилд оруулаад баг хамт олон бүрдүүлээд төсөлд ажиллаад гэсэн сaalтай байсан. Одоо Улаанбаатар төмөр замд лечижсэн дарга нар зарим хүмүүс бол наадах чинь ажиллахгүй дээ. Гол асуудал нь бол зогсонгууд одоо нэг цахилгааны эдэнгүүд нь одоо бороо тас орно, ус орно. Нар салхинд одоо зөөлөн идүүд нь бүгд гэмтэн. Сэлбэг материал чинь ерөнхийдөө нэлээд орсон анх ажил оруулахад их хэмжээний томоохон засвар гэмтүүд гарсан, засварлсан бид нар бүгдээрээ. Бүгд нарийн тохиргоод энэ одоо зам маань ерөнхийдөө 2 мм-ийн зөрөөтэй тийм зам маань янзлагддаг ерөөсөө машин маань машин засаа явсны дараа. Энэ тохиргоог бол 100% хийхгүй бол зам маань ерөөсөө нэг тал нь өндөр, нэг тал нь нам тэр төслийн түвшинд хүрэхгүй болчихдог. Одоо энэ 2 сарын хугацаанд бол төргөө хугацаа л да бага хугацаа. Бүх юм жин там болгосон ерөөс. Энэ 25 м тутамд одоо өөрийгөө чирээд өөрийгөө зогсоогоод ингэдэг одоо өөрөө явж хөдөлгөх бүрэлдэхүүн бид нар зохион бүтээсэн. Мөн одоо баясгалан захирал чиг үүргөөгөөд яагаад энэ автомашин одоо ерөнхийд юун дээр төмөр зам дээр явж болдгүй юм бэ? Залуучуудтайгаа ярилцаад одоо энэ төслийн талбай дээр явж байгаа өнмөг машин байгааз одоо жижиг терметийн гангаар одоо бүгд л ерөнхийд ахуй хэрэглээнд ашиглаж байгаа. Магадлагттай бол бэхэлгээ Осло гэдэг герман бэхэлгээгээр хийгдсэн байсан. Бүгдээр хятад ард улсын суман шилжүүлгийн үйлдвэр, зам төмрийн үйлдвэр, бетон дэрний үйлдвэрүүд за нэг 10 гаруй одоо үйлдвэрүүдээр орж үзээд одоо яг энэ бол ковидын өмнөх 20 оны 1 сараас өмнөх одоо гадаад аяллууд байсан. Монголд бидэрт шаардлагатай тоо хэмжээгээр нь хугацаагаар нь нийлүүлэх боломжтой үйлдвэрлэл бол байхгүйсэн. Тэгээ бид хэд 3 дахь тэдгийг татаа оролцуулж ирсэн. Одоо жишээлбэл гадны бусад байгууллагуудтай өөр гэрээ байгуулад тэдгээр байгууллага нь бидний төлөөлөөд үйлдвэрлэгчдэр очиж бидний шаардлагыг тавиад гэрээгээ бол байгуулж ирсэн. Тэгээ бүх хэлцээрүүд бол онлайн. Бетон дээр жишээлбэл хятадаас оруулж ирсэн баггүй. Тэгээ ямар ч баталгаагүй хэрнээ тийш мөнгө шилжүүлэх юмнууд төслөөдлөд үүссэн. Манайхантай одоо харьцаж байгаа бизнесийн харилцаа байгаа шүү дээ. Наас цаашаа мэдээлэл дамжуулж байгаа байдал тэгээд тэр үйлдвэрлэлийн байдал тэр бүхэн дээр үнэлээд бол их хэмжээний мөнгөийг бол шилжүүлсэн. Гэхдээ тэрэн дээр бол ямар мэдрэмжэн дээр суулгаж ирсэн бэ гэхээр энэ зах зээл чинь бас хязгаарлалт бол цөөн хэдэн тоглогчтой учраас одоо хүмүүс бизнесийн харилцаанд илүү нэг ёс зүйг баримталдаг болсон. Одоо шинээр илэрсэн нөхцөл байдал 7 хоног бүр одоо өөрчлөгдөжсэн. За үүнтэй зохицуулж бид нар ч гэсэн ажлынх болон энэ тээвэрлэлтийн үйл ажиллагааг бол зохицуулах шаардлагатай болсон. Бид нар баримтжсэн гол одоо стратеги юу байсан гэхээр нэг бомбтоос бол бүх юм хамаарч болохгүй. За бид нар ажиллагаатай бүх бомб ямар байдлаар гарах боломжтой юм гэдэг тэр судалгааг бол очиж бомб төр дээр хийгдсэн. Хашаалууд тулах бас нэлээд бууцсан юм байна шүү дээ. Энэ бас цэцлэх асуудал үүсчихгүй замбрааг одоо За энд бол одоо 20 гаруй аж ахуй нэгжийн асуудлаас болоод энэ 750 га газар ингээ бохирлогдсон байна гэсэн үг. 20 онд захирамж гарсан. Энэ тээвэрчдийн үйл ажиллагааг дагсан жижиг одоо бизнесүүд Гуанз, Дугуй засвар, Гагнуур ингээд дандаа зөвшөөрлөгөө газар бүрийн их замбрааг нөхцөл байдал үүссэн байсан. 70 луу ингээд шахаад орцсон. Төмөр замын ухмал далангийн ажил явуулах боломжгүй бохирдол ихтэй тийм байсан. Тэгээд бүтээн байгуулалтаа
хэрэгжүүлэхийн тулд айл зөвшөөрлөгөө буусан тэр хувь хүмүүс албан байгууллагуудыг бас газрыг чөлөөлөх юм ажил зохион байгуулах шаардлагатай болсон. За засварлаа дууссан боловч би тэд одоо шороогоор зөөх шаардлагатай. Тухайд зүүн баян төмөр зам бол ашиглан ороог байсан. 140 гаруй тонн жинтэй энэ тоног төхөөрөмж түтгүүрийг тээвэрлж язрах нэг сэтгэл багчихгүй байсан. Хэдэн тонны кранаар яаж өргөх үү? Хэдэн ажиллах уу? Бэхлэгийг нь яаж хийх үү? Суурийг нь яаж бэлтгэх үү гэх мэтчлэн нөө ажлын аргачлал гаргах шаардлага болж. Тусгай чиргүүлийг хятад улсад яаралтай захиалж хийлгээд авчираад тэр тарахыг ашиглаж энэ цэцгэрийг тээвэрлсэн. Голын даралтын жишээ нь одоо 23 гэж манай автозамаар тээвэрлэх хүндрэлтэй. Бид бол энэ цэцгэрийн жинг бол багасгachиж энэ тээвэрлсэн. За дундгоо өнгөрөөд явж байна да. Тэрэг маань дажгүй байна. Нэг урт хөдөлгөөрөлт учраас газар нь ингээд тэгэн чинь тэгэхээр трийг урчаад замаа бэлтэнэ. Ер нь бол ингээд машины чинь вагон дээр л очиж явдаг болохоос шүү. Вагоныг машин ачиж явж идэг гэж хачин манайхан төмөр тушаахан хідээр тушаах гэж байгаа болоо гэсэн нэг тийм фэйсбүүкийн жижигхэн шуум болоод өнгөрсөн. Тээвэрлэлтэй ажил яг бүтэн сар болсон. Нөгөө нэг олон 28 техникүүдээ төслийн талбай дээр авчираад буулгацсан, ажиллахад бэлэн болгоцсон юм шиг. За тэгэхэд бол маш их баярлалаа. Үнэхээр эхэлчихэ гэж би яг тэр үед л одоо эхэлчихэ гэж маш их баярлалаа. Төрж өссөн нутагтаа мал амьдарч байгаа хүний хувьд бол яг улс орны эдийн засагт мань хувь нэмэртэй болов уу гэж бодож бид малчид бид нар чиний хүлээн зөвшөөрч суудаг шүү дээ. Айл болгоны хажууд гарам гарц байхад төмөр замын хувьд бол хүндрэлтэй юм билээ. Тэрийг бол малчид бол эхлээд ойлгодог байсан. Сүүлдээ бол одоо яг энэ зам бүтээн байгуулалт ингээ явж байгаа учраас одоо хээрийн ан амтан хүм мал бид нар ч одоо тэр гарам гарцыг хайж явж тэрүүгээр л одоо орж гарч сурч байна да. Уг төсөл маань өөрөө Австралийн Ecom компани тизүүн дээр үндэслэн хийгдсэн. Ажлын зургийг бол Солонгосын KRTC компани гүйцэтгэсэн. Тэгээд энэ KRTC компани өөрөө зураг төслийнхаа хяналтыг бол хийж ирсэн. Энэ бол олон улсын стандартад нийцсэн юм. Манайд өмнө нь төмөр зам, автозамын төсөл дээр баригдаж байгаагүй мөргөн далантай, ийм мөргөн техникийн шаардлагатай, нарийн техникийн шаардлагатай онцлог нь гэвэл. За бид хоёр өнөөдөр энэ Matrix 300 гэдэг дроноор одоо энэ зөвлөх хоёрын дээд бүтцээ байр зүйн гүйцэтгэлийн зургийг одоо хийж гүйцэтгэж байна. Одоо ингэ энэ даацгаар ингэ буудчихад байхгүй. Энэ ингэ дандаа ингэ цэгээр буудаад. Гэтэл байр зүйн зураг болоод байр зүйн зургаас хэмжилттэй боловсролт болсон дараа энэ дээрээс төрөл бүрийн боловсролтой ажил ашиглана. Бид эдийн төслийг хүлээж аваад тухайн нийт замынхаа дагуу тараасыг бүтэн шалгаад энэ өнгөрсөн зогсолт хийсэн 6 жилийн хугацаанд бас 2015-18 онуудын үерээр хаана нь одоо дутуу төлөлтөнд дутуу байсан байна те. Хаана нь хоолой нь хаягдсан байсан байна. Хаана хоолой нь багтсан, хэмжээнд багтсан гэдгийг бүгдийг одоо нэгсэндээ сайхан онцлоод өгсөн. Тэгээ энэ дээр үндэслээд бид нэр шинээр уснаас хамгаалах төлөлт хийж бас нэлээ 5 цаг дээр үндсэндээ хумлын ийм шин төлөлт хийж өгч хамгаалтын шуудуу тэгээд хажуу налуугийн чулуун бэхлэгээр хийх, дээрэс нь хумал дээр хамгаалтын далангийн ёроолоор бас хамгаалтын далан хийх
За энэ хэсгээр бүр 5.1 км цэцэн уулын шууд нэртэй уснаас хамгаалах ийм төлөлтүүдийг амжилттай хийснээр манай энэ зам ямар ч байсан цаашдаа маш олон жилийн туршид үер уснаас айлтгүй явж төмөр замын тээвэр маань тасалдахгүй байхын нөхцөлийг бүрдүүлсэн гэж бид нар тэрэндээ бол бат итгэлтэй байгаа. Доороо бетон тулцтай ийм чулуун бэхлэхэд ийм хүч төгсөн үерийн усны шуудуу ер нь Монголд анх удаа ийм шуудуу хийж байгаа. Тухайн үе шатны ажлыг дараагийн шат руу оруулахаар өдөр тутмын одоо чанарын хяналтыг тогтмол тавьж ажилладаг байгаа. Манай хэлтсийн удирдлагын доор бас хөндлөнгийн хяналтын лабораториуд байдаг. Төмөр зам маань яг үндсэн 3 төрлийн барилгын материалаас энэ голчилж бүрддэг. Энэ болохоор төмөр замын далан босгож байгаа шороо буюу газар шорооны ажлын материал гэж байна. Дараа нь болохоор гүүр хоолойн барилга байгууламжууд болон өртөө зөрлийн барилга байгууламжууд хэрэглэгдэж байгаа бетон, зурмаг, түүнд хэрэглэгдэж байгаа материалууд орно. Сүүлд нь болохоор төмөр замын суур үтсээр дэвсэгдэж байгаа балласт материал гэж 3 үндсэн материал хамгийн хэрэглэгддэг байна. Төмөр замын далан барихад хэрэглэж байгаа шороо байгаа ч тийм. Энэ маань бас тэгж амархан олдоод байдаггүй. Бид нар нөгөө нэг дуртай газар очиод ухаад тэнцэнээсээ шороогаа аваад зүгөөд ячиж болдоггүй. Газар шорооны ажлын материалын шаардлага бол ер нь өндөр гэж хэлж болно. Монголд анх удаа ингээ үндэсний компани тэрбум долларын төсөл хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа биднэрт номер 1-т авч үзэх зүйл бол чанар гэж үзсэн. Ийм ч учраас чанарын чиглэл бүрээрээ чанарын хяналтын компаниуд бол ажилласан 3 дахь хөндлөнгийн компаниуд гэсэн. Монголд хэрэгжүүлдэг одоо чанарын хяналтын асуудлуудыг бол гадны зөвлөх компаниудаар хийх эсвэл чанарын тестийг бол гадагшаа явуулж хийх гэжсэн. Жишээлх юм бол одоо бетон дэрний динамик тест гэж байдаг. Энийг бол Монголд хийх боломжгүй учраас бид нар бүр Испани улс руу явуулаад чанарын динамик тестийг хийлгэж байсан жишээний. Дээр ирээд хяналт шалгалт өндөр. За доороо ажиллаж байгаа ингээд нөө баригадууд маань ч гэсэн тэгээд тэр өндөр хяналт шалгалтыг ингээд авахгүй буцаж явах тохиолдлууд маш их байсан. За тэгээд төлөвлөгөөдсөөр бол эхний одоо удирдлагын байр болгон одоо 6 зорилгын барилгыг 2020 оны одоо 8 сард эхлүүлж байлаа. За 13 нэр төрлийн барилгууд ерөөхдөө баригдаж байгаа. Үүний дагуу одоо яг өнөөдрийн байдлаар бол манай барилга угсралтын ажил бол яг төлөвлөгөөнийхөө дагуу 70% гүйцэтгэлтэй яг явагдаж байна. Талбай дээр үе угсарж байгаа учраас заавал балластыг урьдчил дэвсэх шаардлагатай болж байна. Америкаас гаралтай Домор гэдэг брендийн юг авчирч ашиглаад бас бидний хүчин чадалд хүрэлцэхгүй тэрийг бас дастаж уртсгаж томруулж ашиглаж исэн техник тоног төхөөрөмжийг өөрсдөө сэдэж зохион бүтээч ажилдаа ашиглаж байгаа. Тэрний нэг нь энэ балласт дэвсэгч машин байна. Манай залуучууд бульдозерын гутган дээр шууд гагнаад тааруулаад хийцэн. Тэгээд ингээ балласт дэвсэгт бол ямар ч асуудалгүй. Техникийн шаардлага хангаж байгаа гэдэг одоо энэ Монгол Домор гэдэг манайхан нэрлэлсэн нэг юм төхөөрөмжийг доод үеийн балласт дэвсэх ажилд ашиглаад ингээд үнэхээр бүтээлтэй ажиллаж байгаа. Одоо яг миний ажиллаж байгаа энэ талбай бол ухамл гаргаж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар энэ зүүнний галуун цагаагаар хурай байна. Тэгээд орой бол 1 цаг сүнж ажиллаад өдрийн галууныг одоо оройдоо цагаар илүү ажиллаад байгаа юм дөө. Сэрүүнээр хороо. Хатуу ухамлууд дандаа нэг дэслэгээр хурна. Тэгээ ухамлч өөрөө зөвхөн дэслэл ухчаар ухаал болчдөг. Төслийн төвшөнд хүрэхийн тулд маш хурд хугацааны үндсэн том ухамлаа нэг сарын дотор ухчдаг бол дараагийн тэр нөгөө нарийн чимэглэлөөр тэр ажил нь тэрнээсээ 3 дахин хугацаанд 3 сар үргэлжилж байна.
өвсөр ажиллууд тэр. Тэгээд дараачийн ёслол дээр бид нар чинь 18 метр өндөр том далан босгосон шүү дээ. 91 үе явж гарч ирсэн. 2020 санжаар ингээд 91 үе. Тэр мэдээж бас нэлээд өвсөр ажил байсан. Хамаач өөрөө 3 2 1 явлаа. 4 2 1 гадаг. Манай энэ хил холбоотой онцлог нэг бол энэ Монголд байхгүй өндөр далантай, өндөр далан 18 м, гүн ухамлал нь 18 м, хил холбоотой үндсэн 20 км-ийн замын тараас маань 20 км байдаг. Тэр дотор ухамлын ажил нь 1.7 сая м куб, далангийн ажил нь 2.2 сая м куб газар шорооны ажлыг түрүү жилийн 10 сараас ахуулаад одоо энэ жилийн 10 сард багтааж дуусгахаар ажиллаж байна. Техник нь бол 400 техник, хүн хүч нь бол 600 хүн хүчтэйгээр энэ жилийн яг хамгийн оргил үедээ одоо ингэ ажиллаад одоо 10 сарын 30 гэхэд энэ эхний 20 км ажиллаа хүлээлгэж өгөх гээд одоо ажиллаж байна. Яг зүрх барихаар хэмжээтэй. Одоо энийг ингээд барих зайнууд маань зүрх барих хэмжээтэй. Хоорондын зайг алдагдуулах. Хоорондын зайг алдагдуулахааргүй. Ийм шолон байна. Тэгээ мэдээж Ravers гэдэг ийм санаанууд гарч ирсэн. Өмнөх одоо зулгсан бетон дээрээ зай хэмжээгээ 50 см алдагдуулах, их бүр хоорондын зайг алдагдуулах тулд гаргасан нэг байна. Тэгэхээр 4 биш 5 дэрэн дээр давсан шавлаа гэсэн. Тийм 5 дэрэн дээр давсан болж тарж байгаа. Бас давхар би нөгөө нэг өмнө нэг иргэжсэн шүү дээ. Зам төмрөө зөөх дугуй тэргийн зэрэг хамгийн байж болох хөдөлбөрөөр нэг хэвээр зураад явж байгаа. Дарайг гүйцэд босоо байгаа тийм. Манай энэ нөгөө төмөр замын бүтээл байгуулалтанд нөгөө зориулаад урагшаага захиалгаар хийгдсэн 25 м урттай чиргүүл байхгүй юу? Стандарт чиргүүлээс бараг 1 дахин урт гэсэн үг. Одоогийн байдлаар бид нар чинь талдаа нэг 200 гаруй километрт тээвэр хийж байна. Тухайн одоо анх технологи боловсруулалтаа кранаар бетон дээрээ зулж тараах ажлаа хийнэ гэж төлөвлөжсэн боловч өдрийн норм өрөөсө кранаар 150 ширхэг дэр модал зулдаг байсан. За одоо ийм байдлаар хурдтайгаар явах бол энэ төмөр замыг одоо хэрхэн барих вэ гэдэг асуулт бид нарт яг тулгарсан. Цогццыг буюу хамгийн их салхитай байдаг хэсгээр яг тэр ажлыг эхлүүлээд салхины асуудлаас болж хамгийн ер нь ажлын бүтээмжийг бууруулад байсан. Мапровидийн экскаватор яг улшруугаа янзлаа хажууд явж исэн. Энэ экскаватороор туршаа үзье гээд санаачлаг гаргаад тэгээд турш үтсэн. Яг цаг харахад бидний өдрийн нормыг цагийн дотор хийжсэн. Нэг цагт өмнө хийжсэн ямар бүтээмж хийсэн бэ гэдгийг шууд үзснээр газар дээр нотолсон. За энэ техник хэрэгслийг бид нар шийдснээр өдөрт 1 км хүртэл ингээд бетон дэрийг нэг экскаватор зулгах тийм одоо дээд одоо рекордыг тогтоосон байна. Болцсон юм кара. 1 км төмөр замд 2000 ширхэг бетон дээр ордог байгаа юм. Хамгийн анхны 190 хэдэн бетон дээр орж ирсэн байгаа нэг машин дээр. За тэгээд тэрийг Бөөнбаяр болоод за ингээд болчих юм байна гэдээ буулгаад манай угсралтын инкон компанид хүлээлгэж өгчөөд бараг завдлага машиндаа сууж идэл уц дуурал эрг яасан бэ гэж. Сая буулгасан бетон дээр чинь тавиад дуусчлаа. Одоо яах? Дараагийн бетон дээр үзье. Тийм. Тэгээд би тэд үндсэн яг цар хүрээгээ ойлгоод тээвэрлэлтээ хийгээд сар болж иж нэг 10 км-ийн зөрөө гаргаж иж ихнийхээ нэг амьсгаг авч иж тэгээд ёо за одоо ямар тач байсан нэг 50 амгалан босд юм аа ингээд төлөвлөгөөний дагуу явчих юм бол явчих юм байна гэдэг юм аа асуужсэн шүү. Тэр чи одоо 7 цагт ажлын байран дээр ирж орой 7 цагт буудаг. Өнөөдөр болласт буулгалт тараалтай ажил хийх гэж байна.
Нийтдээ манайх 7 галт хэрэг. Зам засварын 6 вагон зүтгүүр гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Наад голоо ач аврах, наадлан голоо ач. Наадлан голоо. Яг энэ балласт буугааг нэгдүгээрийн чиглэл буугч байгаа хурдыг бол 5 км цагийн урттай. Ажил удирдагчийн зүгээс ерөөсөө хурдыг хэдэн километр цагийн урттай гал тэр зөвлөмжийн дагуулдаг хурдыг 5-таа 4-таа 4. За 100 м. Энэ төхөөрөмжийг зарсан Герман Байден гэдэг хүний мэргэжлүүд өөрсдөө орж ирж ерөнхийдөө гагнахаар байсан. Тэр нь туслагдаад одоо коронавирусаас болоод ерөнхийдөө ирж чадахгүй 54 км уулзруу зам гагнуур хийж хахад засварын ажиллагаа бас Монголд орж ирж исэн. Оросоос 2 мэргэжилтэн зайлшгүй болох шаардлага гарч байна. Зөвшөөрөл гарах гэж бас нэлээд Монголд асуудал одоо нэлээд олон бичиг цажиг үйлдэлт хэмээн байдсан. 28 хоног тусгаарлаж байгаад нэг юм одоо цэцлийн талбай дээр юу басаар авчирч байгаа. За гагнуурын аппарата нөгөө ирж ирээд үзт юм хэвээр. Тим дутуу байна, ийм дутуу байна, ийм болохгүй байна гэл. За тэгээд баахан сэлбэг хэрэгсэл нэмж авах шаардлагатай байна, тохируулах хэрэгтэй байна гэд. Никак что ли? Они что, из-за ковида тоже не может приехать, да? Дотор нь компьютер нь ч байхгүй, хөдөлгүүр нь гэмтэлтэй, ямар ч асах боломжгүй. Хамгийн гол гэмтэл нь болохоор гагнуурын одоо энэ төхөөрөмжийн програм хангамжтай байсан. Бид Байденаас ирж байгаа хариу нь болохоор бид нар л Монголд очиж хэрвээ засч өгөхгүй бол энэ бол боломжгүй. За зааварчилгааг нь өгөөд бид нар өөрсдөө асаая гэдэг юм дээр болохоор зэрэг манай инженерүүдийн, манай ажилчдад чадамжинд нь итгэхгүй байсан. Манай залуучуудын хувьд бол ямар ч асуудал байхгүй. Ерөөсөө л тэр болгонд л ерөөсөө та хоёроосоо код аваад өгч бусдын бол ер нь болчлоо. Бидний нь өөрсдөө болгочлоо гэдэг. Хамгийн гол нь бас чинь драйвер нь байх гэдэг. Тэрийг бас тийм драйвер нь байх. Зүү драйвер олдох хэрэгтэй та. Тэгээ степ толгоос суул ихээр инсталл нь байхгүй. Инсталл нь болж байгаа ихээр нэлээд хэдэн сар болно. Тэгээ степ дэргөө одоо програмны орсон болохгүй юм чинь үйлдэл системийг суулгаад драйвер нь таниулж тийм. Сэдвсрэн бэлгүүнгээ манай хоёр инженер ерөнхийдөө оролдож манай хоёр Орос мэргэжилтэндээ гэж гисэн хамтарч ажиллаад Германы компанитайгаа ярьсан да. Тэгээд лайв хэлбэрээр интернетээр хоёр гагнуурын аппаратыг бол асаасан. За шалгаад болчихлоо манайхаа. Маш удаж удажгаад 8 сарын 2-нд 3-нд өглөө нь бас бид нар мандахыг цэцэн яахны орой дээрээс харж байгаа. Тэгэл тэнд мэдээж яг ажил удирж байгаа манай гагнуурын инженер зарч байт юм, манай MC ч гэдэг бид бүгдөө л одоо бүтэхгүй байгаа ажиллаалгаа шүү дээ. Одоо хайрхан минь туслаад өгөөч гэл. Яг бүр яг одоо юу гэдэг бидний хүслээр болсон шиг тэр оройн хамгийн ихнийхээ гагнуурыг хийжсэн. Залуучууд Монголын инженерүүд бол үнэхээр мундаг болсон юм байна. Үнэхээр яг хай төвшөнд хүрсэн юм байна. Тэр чинь бараг 2-3 сар шахуу бид нар тэгж машинтайгаа нөхцөлдөж ээж арай гэж ажилд орж явж байсан. В процессе запуска познакомились с замечательными ребятами. Уг програм хангамжийн асуудлыг шийдвэрлэх явцад бэлгүн болон Цэдвэгээд гайхалтай хоёр залуутай танилцсан. Тэд маш их тусалсан энэ тал дээр. Харин эдгээр залуучууд Siemens програм хангамжийг сайн мэдж байсан. Энэ чиглэлээр суралцсан байж таарсан нь завшаант хэрэг болсон. Контроллерах учились этому и очень сильно нам помогли в этом. После того, как все... Хэсэг хугацааны дараа сэлбэг болон компьютер ирж төхөөрөмжийг заасан. Ганцхан програм хангамжийн асуудалтай байсныг манай Монгол электроникийн инженерүүдийн тусламжтайгаар засварлаж чадсанд баяртай байдаг. Им очень большое спасибо. Одоо хамгийн ихний гагнур 19 Persemi 001 дугаартай гагнур одоо ч тест дээр миний өрөөнд байж байгаа. Одоо нэг 227 км замаа барьсан юм шиг тэгж их баярлж байсан бидэд. Тэгэл тэр өрөө бол гой юмсан бас. Хэдийх танараа дуудаал, сошиалар бүгднгээ саваал, анхныгаа гагнуурыг хийчлээ гэл. Энэ төсөл дээр бол хоёр төрлийн гагнуурыг бол ашиглаж байгаа. Нэгт нь бол одоо Persemi гагнуур буюу цахилгаан очлуурын системээр гэж
гагнаж байгаа. Хоёр дахь нь алима термит буюу хөнгөн цагааны нуур тэгэхээр хооронд нь зай үүсгээд тэрийг дүүрэх байдлаар ингэж гагнаж. За берсем гагнуур маань хоорондын замд гагнадаг бол тэр хөнгөн цагаан алима термитийн гагнуур бол сумын шижүүлгүүд дээр голчлон гагнаж байгаа. My camera's not playing at the moment. Down the rail, you're in the bottom. Yeah. The bolts are on. And the clamp is on. Sure. Яг энэ төсөл дээр бол хэрэгжүүлэхийн тулд бид нэр Английн Pandrol гэсэн компанитай 21 хоногийн онлайн сургалт аваад тухайн гагнуурыг одоо бүрэн хийгээд тестээ явуулаад тэр тест маань одоо амжилттай болоод сертификатжуулаад ингээд ажилчид маань ажлыг бол хийж гүйцэтгсэн. Нэгт бол одоо 25 м-тэй урттай ингэж бэлдсэн цаана үйлдвэрээс гарч ирдэг. За энийг одоо ингээ хооронд нь гагнаад 300 м хүртэл богино гулдмаа үүсгэж байгаа. Богино гулдмаануудыг хооронд нь гагнаад уртсан гулдмаа минь хоорондоо залгагдаад бүрэн гулдмаа ингээд 5-7-оос гашуун суугаад хүртэл ингээд ямар ч тийм уулзургүй нөхцөлийг бол бий болгож байгаа. Богино зам төрөг гагнаж байгаад энэ хугалдаг төхөөрөмжнөр авшихуулаад нөгөө шаардлагыг стандартын шаардлагыг хангаж байна. Одоо 140 тонноор дарахад 25 мм-с илүү хотоохгүй байна. Тэгээд тэрийг чанарын хяналтынхантайгаа протоколтод 200 гагнуур тутамд. Термитийн гэдэг нөө цутгадаг гагнуур дээр 400 гагнуур тутамд нэгийг ингээ шалгаа авдаг гэсэн. Энэ болохоор яг зам төмрийн эвдэх сорил гэсэн үг. Эвдэж шалгаж байгаа сорил гэсэн үг. Бас давхар үл эвдэх сорил гэж байгаа. Бид нар энэ нэг үстэй 200 тонн гэсэн дараад цаашаа яваад багшаар гагнуурын хоёулууд дээр үл эвдэх сорилтын хөндлөнгийн хяналтаар соронзон бөм, хитаваа, хатуулгын шалгалтаа, гадны үслэг, пентран зэрэг шалгалтаар одоо ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ цэгээс доод цэг хүртэл 172 мм-ийн гүнд байгаа ямар нэгэн дефект цоог илэрх юм бол хитаваны долгион аян багцын дээр дохио өгж одоо мэдэгддэг байгаа. Анхны аргачлал бол цэгтэр 300 м-ийн гулдмаа үйлдвэрлэнэ. За түүнийг одоо үедээ замаа солих маягаар хийж явуулах ийм ажлын аргачлалтай болоод байна. Уул зургүй зам дээр бас нэг онцлог гэх юм уу? Одоо үедээ зам угсарж байгаатай харьцуулах юм бол ингээд бид нар үедээ зам угсарж байгаа. Нэг удаа угсарчлаа. Дараа нь үедээ замаа хуулж аваад гулдмаа буулгаад хоёр дахь угсарч байгаа. Дараа нь гулдмаануудаа бүгднийг задлж агаад хүчлээ төхрүүлж яах гэж залгаж агнаад гурав дахь задлж байгаа. Ингээд үндсэндээ 230 км гол зам, дээрээс нь өртөө зөвлөгийн 30-40 км замыг бид нар үндсэндээ 3 удаа угсарч байгаа гэсэн үг байна. За хэдийгээр тэгж болоод төлөвлөсөн боловч гагнуурын аппарат ажиллуулах гэж маш их хугацаа алдаад яаж энэ хоцрогдлыг нөхөх шаардлага байх вэ гэдэг юм асуудал гарч ирж байгаа юм да. Тэнгүүт хоёр гагнуурын аппарата нэгийг нь газар дээр нь гагнах, нэгийг нь бол цех дээр гагнах гэдэг ийм хоёр аргачлал руу одоо хоёр хувилбараар явъя гэдэг юм шийдэл хэлж байгаа юм л да. Төчнөгийн гүүр бол их түүхтэй гүүр байгаа. Эхний гүүрийг яралтай дуусгаад дараагийн ажлын одоо фронтыг дээд бүтцийнхэнд гаргаж өгөх шаардлагатай болоод байна. Хятад орж ирч чадаагүйгээс болоод тэгээд 2 сараас хойш бидэд 6 сар хүртэл хэрвээ орж ирч чадахгүй бол гэрээг цуцлал Монгол компаниудаар хийлгэнэ л гэдэг рүү орж байна. Манай 7 гүүрэнд ч хэдэн туслахын гүйцэтгэж байхад хугацаанд амжина гэж төлөвлөж байгаа байлаа хэдүүлээ. 3-аас 4 гүйцэтгэж байж ижил бид нэр тогтоосон хугацаанд хийх энэ дүр зураг харагдаж байна да. За Quick-Link, хүсэл бүтээмж, Mapro, Үйлсийн зам гих мэтлэн компаниудаар бид нэр эхний ээлжинд 7 сар, 8 сар гэхэд жазан гүүрүүдэн барьж дуусгаад
За 7 сараас эхлээд Дамнуурт гүүрийн маань асуудал босч ирсэн. Дамнууруугаа бид нэр 7 сарын 20-нд туршилтын Дамнууруу судгаж эхэлсэн. Урт төгсгсөн Дамнуурууд гүүр барьж ирсэн. Гэтэ авц зам дээр энэ нүүрсний зам дээр монголчууд барьж чадахгүй гээд дотроо итгэхгүй байгаа нь харагдчихсэн л та. Тэгээд цаг хугацаа их давчин байсан. Хурдан бэхжүүлэх, уураар хатааж хүчтгэх шаардлагатай байсан. Тэр болгоно бүгдийн талбай дээр нь хийж болгоно гэж тэр ямар ч өмнөх туршлагаасаа тулгуурлаад ер нь бол хийж чадна гэсэн бодолтой байсан. Тэгээд нэгдүгээр зэрэглэх гэдгээр бүх стандартууд нь өндөр. Ажлаа цаашд гүйцэтгүүлж болох юм байна гэдгийн үндсэн дээр Дамнуурт гүүр бариулахаар одоо гэрээ байгуулсан. Сайн ойлголцоод ажиллаулаа ер нь бол ямар ч том төсөл байсан бидэрт нөөц боломж байгаа юм байна ойлгож авсан. 2 сарын хугацаанд амжилттай дуусгаж чадсан байгаа. 10 сарын 10-нд бариад ингээ богоноор гаргаж бүрэн хэмжээгээр барьж чадах би итгэл үнэмшил биднэрт төрсөн байгаа. Төслийн хүрээнд 7 дам нуруутай гүүр барьж байгуулах ба эдгээрээс хамгийн урт нь 430 метрийн урттай юм. Энэ нь одоогоор Монголд байгаа хамгийн урт гүүрд тооцогдно. Дөнгөж ажил эхлээд ингээд удаагүй явж идэл ковид цар тахал гээд барилгын материал бол 5-6 мянган төрлийн бараа материалууд байдаг. Үйлдвэрлэлийн барилга руу орох хэрэг бүр ингээд нарийн деталь болоо авчдаг. За тэрнээсээ болоод нөгөө нэг одоо хийл гайл дээр бараа материалс болоод ингээд ажлууд ингээд гацах ингээд асуудлууд маш их гарсан. 장대리에 있어서 용접 Багнуурын ажил гүйцэтгэхэд хамгийн гол анхаарах зүйл бол нэгдүгээрт зам төмрийн профиль яг таарсан байх ёстой байдаг. Дараагийн гол зүйл бол зам төмрийн гагнагдсан гадарга тэгш байх ёстой ба нарийн мэргэжлийн хэмжигч төхөөрөмжөөр хэмжихэд 1.2 мм-ийн хүлцэлтэй байх ёстой. Үүнийг зураг төслийн техникийн шаардлагад заасан байна. Энэ техникийн шаардлагыг хангаагүй бол Багнуурын ажлыг дахин хийх хэрэгтэй болдог. 당연히 용접을 다시 해야 되겠지만 энэ дээр бид нэр одоо бас яг үннийг хэлэхэд бас жоохон туршлага дутаад үл эвдэх арга болон эвдэх аргаар Багнуур маань чанартай болж ийн гэдэг байдлаар явж исэн боловч одоо яг тэр геометри хэмжээс дээр бас тодорхой хэмжээний алдаа үүссэн байдаг. KRTC одоо ингээд авторын алтынхаа ингээ хийгээ явж байгаад тэн дээр байгаа доголдлыг илрүүлж байгаа. За тэнгуүтээ бид 60 км-ийн бүхэлд нь одоо KRTC-ийн тавиад байгаа шаардлагын дагуу бид шалгаж үзсэн чинь 1000 гаруй гагнуур гэдэг чинь бол нийт тэн тухайн гагнуурын 30% нь бид ийм доголтой гагничжээ гэдэг болж байна. Одоо яг ингээд нөгөө бидэд захирлуудынхаа зөвлөлийн хурал дээр бидэд энэ асуудлыг танилцуулж байгаа юм л да. Тэгэл над руу харж байгаа ч одоо бүгд эрдээр юу чи одоо яах хэвээр. Наа чин зүг юм уу чи одоо төсөл нураалаа одоо яах вэ? Тухайн үед бол ингээл шокын байдалтай л тайлбарж байна. За яг ингээд нөгөө амар тийм юунд дарамт ирж байгаа юм л да. За ингээд хурал дуусчих цаашаа шийдэрээ. Тэгээд яах ёстой гэж бид дотор асуудал ярьж байхад бол тэр мэдээг сонсоод бол үнэхээр бүр хийх үгүй болоод одоо яана. Гэтэл нөгөө нэг бидний нөгөө хийсэн аргачлал дээр алдаа хөтлөх гарч байгаа бодлоо. Одоо яана л гэсэн бодлоо сонсож байгаа. Зургийн автораас яг тэр мэдээг сонсонгуудаа яана л гэж бодож байгаа юм чинь. ковидынхаа тусгаарлалтыг кемпээр хийдэг байснаа болоод хотоосоо явуулж хэлсэн байсан л да. Буудлуудтай гэрээ байгуулад ажил төстэй буудалд ороход нь шинжилгээ авдаг. Тэнд нь тусгаарлалтын хоногийг гүйцээгээд гарахын өмнө бас шинжилгээ авдаг. Зэрэг хавьтал үсгүйгээр өмнөгөө төслийн талбай руугаа ажилтан дэвэрлэх юм ажлуудыг зохион байгуулж ажиллаж байсан.
За одоо нэг хүн аваад тэгээд юу юм боллоо. За 21 оны яг наадмын үеэр юм байна. Ер нь бол улс даяар яг ковидын дараагийн нэг том давлгаа эхэлж исэн үе юм уу да. Яг тэр үеэс эхлээл ер нь бол бас яг төслийн талбай дээрээс анхны тохиолдлууд илэрч эхэлсэн. Одоо ковид талбай дээр ажиллаж байгаа ажилтны дунд ковид-19 өвчин гарсны улмаас ажил удаашралтай байна. Тэгээд бид нэр дараагийн арга хэмжээг авч нэмэлт шинээр бүрэлдэхүүнд татах, дараагийн ажил хүчнийг татах ажиллагаануудыг яаралтай авч хэрэгжиж байна. Одоо ингээд ковид-19 өвчин хэрвээ гарахгүйгээр ажил хэвэн үргэлжлэх юм бол одоо 1 сарын хугацаанд манай зөвлөг бүрийн хувьд бүрэн дуусах боломжтой байгаа. Ковидын нөлөөнөөс болоод хүмүүс маань ирлээ, шинжилгээ өглөө. За ковид туссан байна гэж буцлаач гэдэг юм уу те. Ийм бол асуудлуудаас болоод бидний ингээд нэг ажилт бол маш их хүндрэл учирч ирсэн. Цар тахалтай холбоотойгоор тээврийн үнийн өсөлтүүд бол маш савлгаатай болж ирсэн. Савлгаатай байсан. Монгол улс экспорт зогсноороо долларын нөөцийн асуудлаас болоод валютын олдоц болон валютын гадагшаа шилжих урсгал бол банкуд ер нь бол нэлийн хүндрэлтэй байсан. Одоо технологийнхаа процессор 10 хоёулаа зам төмөр одоо угсардаг ажил хийдэг гэсэн бол тэгэл 10-аа 8-уулаа гэл ингээл тийм байдлаар төсөл байдлуулсан тавьчихсан. Цар тахлаас шалтгаалж тээвэрлэлтийн хугацаа бол маш удааширч гадаад тээврийн зардал бол 4 дахин, дотоодын тээврийн зардал бол 30%-аар нэмэгдэжсэн. Одоо ковидтэй холбоотой тээвэрлэлтийн явц удаан байж байгаа. Үүнтэй холбоотой бараа материал маань бас шууд бөөнөр орж чадахгүй. За гэрлэн технологиудаа байрлуулах. За түүнтэй холбоотой газар шороор кабель суурилах ажлууд маань хийгдээд явж байна. Just хугацаа шахуу байдаг учраас нэг өдөр бүр ингээд репорт тайлангаад мэйлээр авдаг л да юу болж ийн гээд тэгээд талбай дээр очиж танилцаад яг гүнд рүү н орохоор яалтчгүй асуудал байх юм бол тэр нь бол илрээд тэгээд асуудал шийдэх л хурдан л болтой юм л да. Үгүй сайн уу. Чи маргааш буцаж болохгүйсэн мөн зам амар хэцүү шүү дээ. Харин тийм ээ. Буцааж ийшээ жоох уруудч одоо нэг энэ том болгоо гэсэн. Одоо 5 градус хашин сухад төртөө орчимд байна. Тэгээд ажлаа шалгаа явж байна. Өнөөдрийн байдлаар үндсэн тараас буюу гашин сухад өртөөний ажил маань 99% гүйцэтгэлтэй явж байна. Одоо заслын ажил, хоолойны бэлгээний ажлууд үлдсэн байна. За намар шинээр эхэлсэн нэмэлт ажлуудыг 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зүтгүүр эргүүлэх тойрог, өртөөний өргөсөл ийм байдалтай. 10 кВт-ийн хувирлах байгууламжаар 5 толгой өртөг эрчим хүчээр хангах зорилттой ийм станц байж байгуулж байна. Гашин сухат бомб руу өнөөдрийн байдлаар шугамын ажлын хувь бол 76% гүйцэтгэлтэйгээр үргэлжилж явж байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй удаа голомт дэгдсэн байна. Тархалт одоо эрчимтэй бас явах хандлага байна. За олон нийтийн хөдөлгөөнийг одоо бас хязгаарлана. Онцгой шаардлага гарсан тохиолдолд бас зарим арга хэмжээнүүдийг тухай цаг үед бүрдэн иргэдтэй мэдээлж авч хэрэгжүүлж ажиллах болно.
Ажиллах хэвээр өөрсдөөс нь санал асуусан. Боломжтой ажиллах хэвээр заад арай нэг жоохон рострын хугацаанаас сунаад ажиллах боломж байна уу гэдэг. Ковидын цар тахлын үед бол одоо тэр аяллаа менежмент, кемпинг менежментийг зохион байгуулахад бол нэлээд жоохон бас сорилттой тулгарч исэн. Хотоос явж байгаа одоо юу гэдэг автобусанда ямар нэгэн контакт үүсгүйгээр энэ хүртэл явуулах тийм даалгавартаагаар ажиллаж хэлж үзчихсэн. Бараг 24 цаг автобусанд байсан хүмүүс шинжилгээ өгөөд замдаа гарлаа гэж баярлаад явж идэл буцаж дуудагдаад буцаад яваад үндсэндээ бараг автобусанд 48 цаг одоо гэдэг болсон тийм түүх бас байгаа манайханд бол. Ямар ч байсан юу ийцсэнгээ бүгдийн тоо баримтаар бидэд баталгаажуулъя. Зөв буруу юу гэдэг. Сэтгэлийн хөөрлөөр бас ингээд бүгдийг ингээд тэнцэхгүй гэж гаргацсан юмудаа дахиж шалгаж байгаа хөөх. Зүлгээгүй байгаа юмнуудаа бас зөндөө олон эвдэд гологдолтой тооцоо явуулсан байгаа хөөх. Тасалж гагнах тоо маань нэлээд буурсан. За тэгээд одоо засах нь үнэн. Тийм учраас ахаад ийм алдааг гаргачих үед ахаад одоо бөөн асуудал энэ чинь мэдээж нэг гагнуур гэдэг чинь ахаад тэр чинь хөрөнгө мөнгө цаг хугацаатайгаа уйлдаа явчихдаг болохоор бид нар төлөвлөгөөндөө амжгаа 2022 оны 7 сарын 1-ийн гэхэд бид нар амжихгүй юу гэдэг. Тэгээ бидний хувьд болохоор 2-3 арга шийдсэн байгаа. Энэ нөхөр матах, төхөөрөмжөөр засах. За үнэхээр засах боломжгүй гэдгийн толгой тастаад шууд гагнах ийм байдлаар шийдлээ гаргасан байна. Тийм шийдлээ гаргасан. Тэгээд ч юм бол нэг 2 босоо матгч, 2 хэвтэй матгч гэж захиалаад тэгээд тэрэн дээр бас KRTC бас л эсрэг байр суурьтайс нэгэн тагинсан зам төрөг матна гэдэг чи одоо баг хийв ажилтанд оруулна гэдэг. Тэрэн дээр бол би бүр тэр KRTC-гаас эсрэг байр суурьтайс. Яагаад тэгэхээр бид нэр одоо энэ дотор байрлуулчихсан байгаа нөгөө гагнуурынхаа тестээр бид нар гэж хугалж шалгадаг шүү дээ. Тэгэхэд манай гагнсан гагнуур 140 тонноор дарахад 25 мм-с илүү хотоохгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тийм шаардлагыг хангаж байгаа гэж 0.2 мм дээр хэв ажилтанд орно гэх юм бол бид нэр юунд итгэж гэдэг юм уу одоо юу хийсэн гэж энэ хүмүүс төлөөлөж өгдөө тийм үстэй. Тэгэхээр бид тэр матхаас бол ерөөсөө огт айгаагүй. Ягаад тэгэхээр Оросч байна, Хятадч байна, бүгдөөрэнд нь яг тэр маттай төхөөрөмжүүд байгаа байхгүй. Би бол ковид тусаад явсан. Эндээс хурал зөвлөгөө хүмүүсээ удирдахад л ер нь их төвөгтэй байсан. Бүх юмыг онлайнаар хийнэ гэдэг бол бас яг газар дээр өөрийн биеэр очиж шалгаж болохгүй. Намайг мэдээж орж байгаа инженерүүд, маструуд, ахлах маструуд байгаа. Тэд нартайгаа л маш сайн тулж ер нь онлайнаар харьцаж байсан. Төлөвлөгөөнд өөрөнд гүйцэтгэлээ барьж ажиллахын тулд бид шахаад илүү цагаар ажиллаж байгаа. Ерөнхийдөө одоо ингээд манай талбай дээр 60 байх хэвээр одоо ингээд 44-өөс нийт ер нь 16 хүн манай ерөөсөө алхуур аваад ерөнхийдөө энэ ростро ирж чаддаг. За, халуун дээр нь шууд гагнуураа ийгээд хотгор гагнуурыг шууд дорн матах ажлыг бол яг газар дээр нь алдалгүй яг шугамаа тавиад хэмжээд хийж гүйцэтгэрээ бол доо. Өндгөө дээр очиход нь шууд ороос нь бахараад бэлдэн өргөж маш толхны сав өргөж тэгэж энэ хотгор өргөж тэгэж өргөж хэмэнд оруулж өгч байгаа. 102 гагнуур гэж тодорхойлсон шүү дээ. Яг тэр 102 гагнуур үзүүлсэн тий. 102 гагнуур үзүүлсэн. Кан өөрөө юугаа тавьж үзүүлсэн үү? Тэгээ өөрөө шугамаа. Өөрөө шугамаа бариад өөрөө шүүпэ шугал тавьсан тий. За болж тэгвэл амжилттай. Төмөр замын төсөл баяа байгаа. Яг өөх юм уу яахыг асуугаад өгнө хөл чинь гэж гаргаж байгаа. Яг хэдэн вакцин гэж 1500. 1500 гэж яриад. Манайд нөгөө нэг ингээд эрүүл мэнд гээд хуваарлсан вакцин байгаа байхгүй юу? Энэ дээр 985 байгаа. Parang biara saja sama. За 3 хоногтой уус хүртэл хатан гараараа даалгавар янз бүрийн олон жин танах болсон.
Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар нийслэлд хөдөлгөөн 95%-аар нэмэгдсэн байна. Амьдрал хэвийн горим руу шилжиж байгаа энэ үед дахин хөл хорой тогтоох асуудал байхгүй гэдгийг улсын онцгой комиссоос мэдээллээ. Өчигдрөөс эхлэн Монгол улс хилэнээсэн цагаагаар сайхан болчлоо. Ажил их тийм юу банааштай болчлоо шүү дээ. Мастер дэвтэртэй ажилдаа орондоо сайхан амарлаа. Амарчаад хүүхдүүд их том болсон байна. Оо сайн уу за. Сайн уу даа. Сайн явж ирлээ. Сайн сууж таны ажилд тавдаг уу? Нөлөрний 8-та ээж явуулсан юм тий. Тэр нь доош суулгаад хэдтэй болж байгаа. Гуравтаа болж байгаа юм тий. Техник шаардлага чинь 3-таа гарах юм бол гараад суугаад явах. Аха. Одоо нөгөө өглөө салаад өдөртөө багтаа нэг 3-аас 5 суухтай гараад байгаа. Суухтай. Тийм. Хад баргаад гараад амдэр дуусах хойно очиж засуулж байгаа. Дахиад явуулаа. Тэр бүлэг. Шитрүүлж тамжуулж байгаа. Яваа. Цааш яваа. 만나는 지점에서 야, 이 정도 수준이면 정말 Хүчин чармаалт маш их гаргаж ажилласны дүнд өнөөдөр гагнуурын ажиллал гэн уул зургийн зам дээр айгүй сайн болсон. Бараг нэг жоохон нөгөө чигийн гэх юм уу те өөрчлөөд тэгээд бусад жоох юмнуудаа баг зэрэг өөрчлөхөд л одоо хурдны галт хэрэг явах хэмжээнд бараг ирсэн те. Айгүй сайн болсон л гэж. 이 용접 품질이 충분히 된다는 거지. Одоо хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр манай инженер техникийн багт бол маш сайн амжилттай ажилласан. Яваад яг энэ ч одоо хідэн гагнуураас ийм асуудал гарч байгаа юм бэ гэдэг нөө судлаад үтсэн чинь ингээд төслийн хэмжээний нэг 20 мянган ширхэг гагнуур хийгдэж байгаа. Тэгээ энэний 154-д нь гарсан асуудал 154 гэдэг маань одоо 0.7%. Одоо ингээд нэг дэвшил юм аа. Ер нь бол цээхэд л одоо ингээд гагнадаг голдмоо үсгдэг энэ ажлыг газар дээр нь бас ингээд хийж болдгийм байна гэдгийг бол монголчууд ингээд батлан харуулж чадлаа гэдэг тийм дүгнэлт гаргасан баг. Тэр геометр хэмжээс тэр халдааг гаргахгүй байх тэр маш сайн ажилласан байгаа. Тухайн гагнуурчны ур чадвар, мэдрэмж, тухайн үеийн моментыг маш сайн мэдрэх энэ айгүй чухал юм байна гэдгийг бол манай хамт бол бас эндээс туршаа авсан байна. Солонгос одоо зураг төсөл зохиогч маань яг тэн дээр бүх гагнуурын хатлаа шонгодоо үнэхээр супер болсон байна гэж үзээд энэ аргачлалыг бол бидэд яг энэ хэвээр нь өргөжлүүлээд цааш явах хэрэгтэй байна гэд одоо бидэд аргачлалаас хийсэн догололоос айгаад бидэд ухрах биш сэргээрээ тэрийг улам хөгжүүлээд цааш ажиллаа амжилттай дуусгасан гэж хэлж байна. Болж гинөө яг наад технологиороо цааш нь ингээд гагнаад байвал болж шүү гэсэн тийм одоо урам зориг бол бид нарт төгсөн. Тэрийг KRTS-ийн үзээд 0.2 мм-ийг авахгүй байсан. Тэрийг үзээд бол үнэхээр хэлэх үггүй болсон KRTS-ийн маш сайн гагнуур болжээ гэдэгт бол дотроос огшоор явцсан үнэхээр. Хин хийсэн гинэ. Хин замыг нээсэн гинэ. Фоточмаар ярьдаг байх. Энийг анх бид нар шууд тэндээс нь жоохон цаашлуулаад тэрийг бас анкер болгоод ингээ 3 анкераар шийдчих гэсэн чинь энэ тараасыг өөрчлөхгүй чинь юуны нөө банкны барьцаанд байгаа гэдэг юусоо хөдөлчихгүй. Банкны шогмол байгаа. Шаардлага нь биш бол. Тэр одоо ингээд нөгөө дээгүр доогоор зүрхлэхээр дээшээ тэгжих болчихгүй. Гойчлгүй яг уу. Төмөр замын овор нэм хангагдахгүй болчихсон.
За 8 метрийн гүүрэн дээгүүр дахиад төмөр замын дээд бүтц орж ирнэ. Вогоон зүтгүүр орж ирнэ. Тэгэхээр дээд овор нь доор иж 8 метр болно дахиад. Тэгэхээр чин тэр овроос дээш дахиад нөгөө унжилтын овор гэж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чин зайлшгүй өндөрлөгч зайлшгүй шаардлагатай гэсэн. Авто замд тааруулан барьсан өндөр хүчтэй шугамыг өндөрлөж төмөр замын гүүрэн дээгүүр хөдлөх бүрэлдэхүүн аюулгүйгээр явж өнгөрөхөд тохиромжтой өндөрт байрлуулах ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай болсон билээ. Талхаан дамжуулах агаарын шугамын тулгуурын өндөрлөгөөг хийх ажил яг одоо талбай дээр явагдаж байна. Одоогийн байдлаар ингээд хуучин тулгууруудыг буулгаж шинэ тулгууруудыг босгох ажиллагаа хийгдэж байна. Энэ Клей Энержи Аз буюу Салхин паркийн үйл ажиллагааг бүрэн хэвийн ажиллагаанд оруулахад бол үндсэндээ нэг 4 хоногийн ажлыг бид гүйцэтгэх ёстой. За 7 цаг 57 минутанд чугамыг тасалж хүчтгүү болгосоо. Техникийн арга хэмжээний дагуу ажилдаа орж болно. Зөвшөөрөл олгож байна. За сонслоо. За 8 хондод өгөөч. Зөөлг нь ар бороо өргүүлчих. За зогсоогоорой. Шилэн кабель ирэг байна, тижээлийн кабель ирэг байна. Энийг яаралтай хийж хэрэгтэй байна. 明天他们就会拉过来，就开始准备连接。 Танай төрөвдийн бүх ялгаад дууссан. Тэгвэл маргааш энэ давцраа маргаашаас эхлээд холбогдсон ажил. За тэгээд 7 сарын 1 гэхэд ямар ч байсан энэ дээгүүр бидэд галтрыг явуулаад баталгаажсан байх хэрэгтэй гэдгийг бүгд тал талдаа мэдэх ёстой юм болно. Байдлага ажиллагаа өлтөөж ингэж явж хурдан дуусгах хэрэгтэй гэдэг асуудал байна. Ягаад бүгдийн төврөл дуусан гэд итгэлтэй байгаа нь бол биднээс програмаар энэ суулгахаас өмнө биднээс компани дотор бас нөлөө төдөө нэг тест туршил тохируулах хийсэн. Намаатар төмөр зам юм уу Монгол улс төрөлгдөг зам төмөр хэлхээ гэдэг систем байсны оронд бид одоо голтоологч гэдэг систем авчирч байршуулж байгаа. Одоо яг хэдэн гол яаж ороод яаж гарав гэдэг нь ингээд энэ нөгөө автоматар бүртгэгдэж явдаг. 5T гэдэг технологиг нэвтрүүлж байгаа. Тэр нь бол хажууг илрүүлэх систем гэж. Өртөөн дээр галтрыг орж ирэхэд вагон үзэгч нар ингээд галтрынхаа дугуйг одоо алхаар төгшөөд ингээд үздэг. Тэрийг бол бид нар 5T гэдэг системийн тусламжтайгаар бол шууд автоматар аяллахын явцад хэвээ явж гэнэ үү гэдгийг нь бол илрүүлж харж чаддаг. 5-7 болон гашуус ухаад өртөөд маань нэг нь 12 зонтой, нөгөөх нь 7 зонтой ийм том өртөөдийг голтоологчийн системээр тоногсон нь бол анхны тохиолдол байгаамаа. За манай хөдөлгөөний депо бол манай төслийн 3 дугаар багц болон 6 дугаар багцтай нэлээд холбоотой. За үндсэн их засварын 2 зам байгаа. Тэнд бол 4 зүтгүүр орох багт амжтай. Наан нь бол баг засварын депо хэгдэн тэнд бол 2 зүтгүүр орох боломжтой. Манай вагон депо бол нэг дорд 6 вагон нэгэн зэрэг засах технологийн хүчин чадалтай байгаамаа. Багц 6 ажлын өрөөнд бол манай 2 депо болон энэ зэхэлтийн байгууллагад засварын техник тоног төхөөрөмжөд бас зэхэлтийн техник тоног төхөөрөмжөд авчиж суурилагдана. За гашуун сухайдад бас манай зүтгүүр вагон болон зам засах машин механизмын нэгдсэн тийм депо байгуулагдах ёстой. Ойролцоогоор бол энэ деподод бол 500 хүн ажиллах тийм үйлчлэн тооцоо байна. Нэг одоо өрн телефоны нэг оператортай яг ижлэх хэмжээний одоо жижиг зөвхөн төмөр зам зориулсан ийм тоон радио системийг нэвтрүүлж байгаа. Яг бидний энэ харж байгаа шиг ийм 50 метрийн өндөртэй цамхыг бол 13 ширхгийг босгох юм. Нэг антен дээрээс тархалт нь 30 км орчим байгаа юм. Давхар бүрхэлттэй гэдэг нь нөгөө яг альч сүлжээ нэг цамхаг унахад нөгөө хоёрын хамрах хүрээгээр тасрахгүй сүлжээ нь хэвээ явагдах учраас энэгээрээ бол Монголд одоо хамгийн анхных нь болж байгаа. Төмөр замын сүлжээний хувьд. Хүмүүстний систем маань 5 их усүрээс найдвартай хангагддаг гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр
сонгины дэд станц, хоёрдугаарт нь багнуурын дэд станц, гуравдугаарт нь болохоор манай нэгдүгээр нөөц дизель генератор, дөрөвдүгээрт нь манай хоёрдугаар нөөц дизель генератор, тавд нь UPS гэсэн. Энэ зэрэглэлийн станц маань ямар зорилготой гэхээр цаашаа одоо 10 кабелаар цаашаа 5 толгой өртөөний цахилгаан хангамжийг өгөх зорилготой. Нөгөө тал нь болохоор оюу толгоогоос бас бид нар 35 кВт-ийн тэжээл авж байгаа. За тэгээд тэрний цаана дахиад 3510 яг энэ шиг цахилгаан станц одоо гашуун сухад өртөөн дээр нэг байгаа. Тэгэхээр нийт ийм 280 км урттай ийм 35 кВт-ийн шугамнууд байгаа. Зүүн баянгийн төмөр замтай холбох 21 км 303 м зүүн баянгийн одоо энэ холболтын төмөр замын цэцэл дээр бас ажиллаж ирсэн байгаа. 30 цэгийн гүүр хоолойтой. За гүүр хотоос 3 жаазан гүүр байгаа. 2 замтай огтлно гэсэн үг. За тэгээд нийтдээ 4 сарын хугацаанд энэ ажлыг 100% дуусгах зорилготой ажиллаж байна. Сарын 30-нд болохоор нөгөө яамнаас 2 мэрэгжилтэй ирээд өржинтөр тий энэ замыг 7 сарын 1-нд актан зурагдсан байгаа. Энд ч нөгөө албан бичиг гарцсан байгаа. Төгөлд гарцсан тий. Одоо энэ чигтээс гэж тэгээд болчихно шүү дээ. Хэрэг хизээ бодох вэ? Хизээ болчих. Одоо ямар ч байсан машин авахсан юм өдөр шөнөгөл явах шүү дээ. Тийм үү? Аагийн яваад өстө. Хангачнаа. Сууд гэж байгаа шүү. Яах юм? Эндээс нь хэрэгэл ирэх. За нэрээ чинь гоё юм болж байгаа юм шүү тий. Ер нь бол үндэсний төмөр замын шүлжээтэй холбоотой гэсэн. Манай оюутан Улаан төмөр зам яг ингэж үлдчихсэн холбогдсон юм яа. Нэгдсэн төмөр зам нэгдсэн шүлжээтэй. Тэгээ ач холбогдолтой л цэг. Ер нь. Гашуун сухад үлдсэн холбогдсон. Яа баярлалаа. Ската гэдэг маань одоо юу вэ гэхээр одоо камерын хяналт те өртөө зөвлөг рүү хэн орж гарч байгаа юм те нүүр таних системтэй. За тэгээ галын тохиолдол, хулгайн тохиолдол. За тэр байхгүй одоо тэр зөвлөг дээр байгаа дизель генераторын түвшний саунд нь хэдэн литр түвш байна уу те одоо халаалт нь ямар байгаа. Одоо бүх юмнуудыг ингээд хяндаг яг жилд хэдэн тонн нүүрс тээвэрлэх вэ гэдэг датаг өгөхөд л хэд өдрийн хэдэн цагт одоо ямар галтрыг хөдлөх ёстой вэ гэдгийг бүх ингээд дарааллуудыг ингээд автоматар зураа гаргаад ирдэг. Тухайн галтрыг алсаас удирдах 6 зөвлөг, 2 том өртөө, ажилтны байгууламж гэсэн одоо 9 цэгт хяналт удирдлага нь ингээд нэг хүний гарт орж ирсэн. Монгол улсад бол анх удаа нэвтэрж байгаа ийм систем. Өнөөдөр 21, 22, 22, 23, 2 өдөр их нүцэндээ тий. Уртлын бичиг бүгсгүүл дөрөв хөдөө дуусчихна. Аха. Тэгээд 5 цагт нэг контогоор яа тохироод сургалтаа хийгээд хүрбэлийн ажил хийж сургалтаа хийгээд хүрбэлийн хэрэглэж өгч байна. Одоо бүрэн гүйцэд орсон байгаа хэсэгтээ бид нар хичгэлсэн байдлаар комс ажиллуулахаар санал хүрсэн. Бид нар энийг нь хүлээж аваад өнөөдөр комс ажиллаж байгаа. Бид нар одоо энэ төслийг л хүлээж авах гэж байгаа учраас техникийн талаас нь бүх гац шийдвүүдийг гаргаж энэ дээр анхаарал. Техникийн комс 7 сарын 4-ний өдөр ажиллаж 100-ын саналтаагаар хүчил залгах шийдвэр гарсан байгаа. ТП-н 10 кВт вакуум төслөөрийг залгахад бэлэн боллоо. Хүчил залгах уу? ТП 2 станцээ кабель шугам. Тангагтаа хүчил залгахад билээ. За хүрслөө. Зэрэглээд станц дээр ТП-н 10 кВт вакуум төслөөр хэвийн залгаглаа. Шугамын хүчил 10 кВт байна. Хүчил ирсэн байна. Одоо маргааш 8 цагаас үлдсэндээ зөвлөгөөдөө залгаа шүү дээ. За баяр үрээ. Сэхэн залгалтааслаа. 2022 оны 7 сарын 6-ны өдөр за цаг 3 цаг 07 минут. За 5 толгой өртөөрөө 10 кВт-ийн хүчлийг залглаа. За баяр үргээ залуучуудаа. За таамагтай. За.
I think after this good experience from both. Миний бодлоор хоёр компани нэгт хамтын ажиллагааны үр дүнд дэлхийд дахинд үүссэн энэхүү хүнд хэцүү цаг үед төслийг амжилттай хэрэгжүүлж чадлаа гэж хэлмээр байна. Бид ирээдүйд урт хугацаанд хамтран ажиллах суурийг тавьж чадсан гэж бодож байна. Сегодня мы в первый раз проехали с нашими диагностическими вагонами от станции. Өнөөдөр бид эхний удаа 5 толгой болон гашуун сухад өртөө хооронд явж замыг шалгалав. Зам хэмжигч вагон болон сэв шалгагч вагоны үзэлгээр нэг ч гэмтэл илрээгүй, ноцтой гэмтэл өрөөсөө илрээв. Иймд замын төлөв маш сайн. Манай вагонуудын шалгалтын үр дүнд зам бэлэн болж гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан гэж үзэж байна. Проверки наших вагонов показывает о том, что путь готов, да, и по которым безопасность движения на этом пути, да, она обеспечена. Төмрийн цэв гэмтэл хаах хэрэгцээ маань бүрэн явсан байгаа. Өнөөдөр зам ажиллагааны төв рүү юу нь яваад бичлэгийн яваад дүгнэлт юм нь одоо ингээд үдээс биш гарсан байгаа. За өнөөдөр зам төр хөгжлийн яамны бүрэлдэхүүн ажлын хэсэг зам жигжигч вагоноор замыг тууштай шалгаад ингээд төвлөрсөн үйл ажиллагаанд ашиглахад бэлэн болсон байна. Батлагдсан зураг төсөл тэрний шаардлагатайгаар бүрэн баригдаж дууссан байна гэдэг нэтер газар дээр нь шалгаад ингээд явж байна. За Монгол улсын томоохон мега төслүүд болох энэ 5 толгой гашуун сухатын төмөр зам гол замаа болон өртөөний 5 толгой өртөө гашуун сухат өртөөнийхөө замыг бүрэн өгсөр дууссан. Тэгээ өнөөдөр энэхүү замыг бас туршлагын тээвэр ихтүүлэхээр ажиллаж байгаадаа бас баяртай байна. Бас сэтгэл хөдлөж чинь Монгол инженерүүдээр бас бахарх сэтгэл төрж байна. Ингэдэг байхгүй зүтгүүр вагон хоёр нийлээд галт тэрэг байхгүй. Төслийн одоо тавьж байгаа шаардлагад нийцсэн хөдөлгөөн бүрэлдэхүүнээр тээвэрлэлт хийх одоо боломжтой батлах ёстой. Тоормсон системийг автоблок систем ба удирдлагын системийг ингээд Оросын улбаны улсын одоо төхөөрөмжүүдийг тавихаар анх зурцлал бол тэрнэн зүг байх хэрэгтэй гэж батлуулсан. За сонгон шалгаруулалтанд нийт 11 төрлийн бол зүтгүүрүүд ингээд оролцсон. За энэ дахин наривчлж судлаад Progress Rail компанийн ST70 серийн зүтгүүрийг бол сонгосон байгаа. Нийлүүлэгч нартай очиод бүх хувааруудаа тохиролцоод яваад ирсний дараа өнөөдөр Монголын цагаар өглөө 11 цаг 30 минутанд Оросын албаны улс амбасын бүс нутагт цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн. 120 хоног бол нийлүүлж чадахгүй гэдэг нь одоо албан захиа одоо прогресс хэлдэг хөргүүлсэн байгаа юм л да Оросын албаны улсын нийлүүлэгч нар. Энэ зүтгүүр маань бол нийтдээ дэлхийн 30 гаруй улсад нийт 6500 шиг бол ингээд борлуулагдсан. 3355 кВт чадалтай. Одоо Монгол улсад бол нэг нэгжээр татах чадал нь бол хамгийн өндөр ийм зүтгүүр болж байна. Вагоны тухайд бол бидэд Оросын албаны улсын одоо 100 вагоныг нь бол хагас вагоныг нь бол нийлүүлээд аль хэдийн одоо захиалагчтай нийлүүлсэн байгаа. 200 вагоныг нь бол баталгаатай авахар болж байна. Төслийн хэмжээнд ашиглах вагон маань одоо гүйлтээр буюу сая 200 мянган километр явж засварт орж одоо энэ нь одоо ашиглалтанд маш хэмнэлттэй шинэ инновацийн вагонуудыг бол хөдөлж авч байгаа 811 шиг вагон. Дахиад 150 вагон нь болохоор одоо дундаа ингээд үйлдвэрлэл явуулсан гэж зогссон. Өдөө үндсэндээ бидэд тусгай ажиллагаанд суулгаад вагоныхоо төлбөрийг ч яаж төлөх вэ гэдэг асуултын тэмдэгт орж байгаа. Зүтгүүрийн одоо нийлүүлэлт маань хугацаа алдаж магадгүй ийм нөхцөл байдал төрсөн. Тэгээд зураг төслийнхаа шатанд зарим өөрчлөлтүүдийг хийгээд буцаагаад зураг төсөл дээрээ Оросын албаны улсын тоормсон систем биш Америкийн тоормсон систем бай гэдэг Америкийн бэлтгэн нийлүүлэгчээс нийлүүлэх болж шинжилээд үйлдвэрлэл эхлүүлэхэд бол бэлэн болоод ажиллаж байгаа. Төмөр хашаа өсвөртэй ажиллаж. Тийм нэмэлтээр хийж байгаа тийм. Түүнээс ч нэг үндсэн трасын ажлууд нь дууссан тийм. Одоо нэмэлт ажлуудын гүйцэтгэл нь болж ирж байгаа. Өмнө нь бол дандаа нөгөө энэ том төслүүдийг бол гадны том компаниудын нийтлэг үндэслэгийн боловсруулаад түүний ард тэн дээр нь бол монголчууд ажиллаж явж ирсэн. За манай төсөл дээр бол бид өөрсдөө бол энэ бүх үйл ажиллагааг бол бие дааш хийж гүйцэтгэсэн байна. Төслийн масал төлөвлөгөөний хувьд бол 23 оны 9 сарын 1-нд 100% гүйцэтгэлтэй
болохоор ингээд ашиглалтгүйгээр төлөвлөөд бүгд ажиллаж байна. Тухайн одоо туслан гүйцэтгэгч компаниудын хийсэн ажил үйлчлэгээ энэ бүх юмнуудын тоо хэмжээ өмнгийн дүнгийн нь бол гаргаад бол одоо өгдөг. За тэгээд энэний дагуу бол тухайн туслан гүйцэтгэгч компаниуд бол хийсэн ажил үйлчлэгээнийхэн төлбөрийг бол аваа явдаг гэсэн үг. Ерөнхийдөө функционалтын бүтцтэй юм газар гэлцийн зохион байгуулалттай юм шиг мөртлөө бид нэр яг нэг тодорхой даалгавруудаа гаргаад тодорхой зорилтууд ингээд гараад ирэхээр бид нэг ажлын хэсгийн зохион байгуулалтаа болоод бүх нэгжүүдээс тэндээ ингээд ажлын хэсэгт ороод явчихдаг. Тэгэхээр ингээд илүү матрицын хэлбэртэй болоод илүү уян хатан болоод явчихдаг. Хоёр суурьшлийн бүс газар нь шийдэгдээгүй байгаа гэдэг. Тэр нөгөө юу ч нэг захиан чинь сонсох шүү. За ингээд ашиглагдсан байгаа. Америк стандарт байгаа. Брендийн хагас бүлдүүс. Ингээд өдөр цайны дараа бичиг цаастайгаар танилцсан ч байна. Тэгээ орой ирээд хурлаа гэдэг үнэтэй юм. Бол интернэшнл барьсан барилга дээр ажиллаж байна. Одоо говийн цагуурт тохирсон тийм технологиор барьсан. Тэгээд дараагийн барилгуудаа үзээд өнөөдөр амжууд бичиг баримтаа төв баримтаа үзээд Бүгд асилгын яа За дөрөвдүгээр сумаа албадангаар гуйлж шалъя. Хоёр төр бол ингэж байгаа. За Эцэг судалсан сумын тавч байна. Эхлээд хоёр дахь үйлчлэл яаж юм уу? Анхааруулаа байна. За 16 18 бол дагаж иргэж байгаа юм байна. Энэ бөөрн байсан шүү гэл нэг эргэж уцдаг шиг тий. Ийшээ чинь бас ингээл хорогдоолох гэдэг. Тэгэхээр бол цаашдаа бол манай Монгол бол нэлээд олон жил бол энэ хөгжиж байгаа орн гэдэг статустайгаа явах байх. Эхлээд бид нар бол дэд бүтцийн хөгжил рүү илүү их анхаарал тавиад тэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд байгалийнхаа нөөцийг баялаг болгож зарж бид нар мөнгөтэй болох хэрэгтэй. Бүх төслүүдээ бол амжилттай ойрын хугацаанд дуусгах хэрэгтэй. Тэгээд хажуугаар нь бол бид нар бол ингээд эрчим хүчний найдвартай их усүртэй болох хэрэгтэй гэж би бол боддог. Тийм учраас бол манай компанийн хувьд бол яг энэ өнгөрсөн тусах дээр үндэслээд дэд бүтцийн хөгжил нэг ялангуяа одоо зам, гүүр, түнэл, төмөр зам, эрчим хүч цахилгаан станц гэдэг дандаа юм дэд бүтцийн төсөл рүү бид нар бол цаашд бол үргэлжлүүлэн ажиллах болно. Энэ бол 3 жилийн хугацаанд 700 гаруй компани 15,000 гаруй хүмүүсийн хүч хөдөлмөрийн үр дүн юм. Монгол инженерүүд бид өөрсдөө бүтээж чадна гэдэг итгэлийг олж авсан хамгийн том бодиттой амжилт байлаа. Томлоо хошин суугаа чиглэлийн төмөр замын төсөл анх удаа бол 1-р зэрэглэлийн замыг нэвтрүүлсэн. Үүнийг бол анх тэзүүг нь бол Австралийн Ecom компани хийсэн. За мөн зураг төсөл техникийн шаардлагуудыг бол Америкийн ASTM, Европын EN гэх мэтчлэн олон улсын стандартуудыг ашиглаж хийсэн. За үүний дагуу ерөнхий гүйцэтгэгч Bod International компани бол яг тухайн техникийн шаардлага стандартын дагуу бүтээн байгуулалтын ажлыг бол Монгол улсад байгаа чадварлаг болсон хүчнийг цуглуулж баг хамт олноороо амжилттай зохион байгуулж гүйцэтгсэн байгаа. За Монгол улс төмөр замын тээвэр үүсгснээс хойш өнөөдрийг хүртэл одоо ашиглаж ирсэн төмөр замаас дэвшилттэй шинэ технологийн шинэ хүчин чадалтай ийм төмөр зам бол баригдаж ашиглалтанд орлоо. За энэ төмөр замыг одоо баригдсанаар Монгол улсад цаашид зүүн босоо, баруун босоо энэ шинэ төмөр замын төслүүд хэрэгжихэд бол Монгол улсад одоо энэ барилга угсралтын ажлыг гүйцэтгэх иж бүрэн боломжтой гэдгийг нотлон харуулсан ийм одоо инженерингийн компани одоо бий боллоо. Гашуусгай чиглэлийн төмөр замаар аялах анхны ачааны 20-50 галт тэрэг өртөөний 2 дугаар зам дээр явхад бэлэн зогсож байна. Монголын нүүрсний экспорт 2 дахин нэгдэх боломж өнөөдрөөс нэгдэж байна.
За түүхийн энэ цаг мөчлөгдөөр бид нар Монгол залуучууд, Монгол инженер энэ уул зураг 1-р зэрэглэлийн төмөр зам барих түүхэн боломж олдсон. За энэ боломжийн өрөөнд бид нар энэ 2 жилийн хугацаанд Монгол инженерүүд маш олон юм сурч энэ төмөр замыг амжилттай барьж дуусгаж одоо 5 толгой төмөр замд хүлээлгэж өгöd байна. 56 оны 1 сарын 3-ны өдөр тий. Замын үед эрээний одоо тэр зам холбогдож ингэж байсан. Тэгэхэд 66 жилийн дараагаар өнөөдөр энэ хоёр дахь гарцыг одоо бид нар нээж байна шүү дээ. Тэгэхээр энэ хятад гэдэг дэлхийн агуу том эдийн засагтай бид нар ингэж төмөр замын гарцуудаараа холбогдно гэдэг бол том амжилт, том эд юм да. Тээврийн зардлыг таавагд өнөөдөр бас сайн харсан байх. Бараг 4 дахин бууж. Эн чи ямар ач холбогдолтой юм бэ гэхээр яг экспортын хэмжээ нэмэгдэх ийм сайн талт болж нөгөө талдаа дэлхийн зах зээл дээр нүүрс нь хэлбэлцэж болно шүү дээ. А тэгэхэд Монголын нүүрсийг бас өрсөлдөх чадвартай болгож өгөх ийм түүхэн ач холбогдолтой юм зам юм байна. Монголчууд чадгийг харуулсан те бас манай бодит группийнхандаа туслан үүсгэх нартаа 5 толгой төмөр замынхандаа санхүүжилс одоо Голомт банк Эрдэнэс 5 толгой компанийнхандаа бас зам тээврийн сайдын өрөөс баяр хүргье. Тэгээд их баярлж байгаа шүү гэдгээс илэрхийлье. Бид болдгийм байна гэдэг. Яг тэгэхээр энэ бүтээн байгуулалтыг хийх юм бид нар бас гадаадад энэ бүгдээр Катард улсад, за бүгдээр Солонгос улсад, бусад одоо орнуудад явж байгаа бүтээн байгуулалтыг очиж үзэж энэ уул зураггүй тийм ээ. Тэгээ хамгийн сүүлийн ийм одоо бүтээн байгуулалтыг хийхээс энийг монголчууд өөрсдийнхөө хүчин чадлаар хийчүүдэ гэдэгт бараг итгэхгүй байна. Үнэхээр тэгтээ хийгээд өнөөдөр анхны галтараг, анхны ачаа явсанд бол энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд үнэхээр баяртай байна. Байгаль орчин ч гэсэн өөр нөлөөгөө үзүүлнэ, хурд нэмэгдэнэ. Тэгээд ерөнхий гүйцэтгэгч бас Body International компани их чармаалттай сайн ажилласан байна. Энэ том бүтээн байгуулалтыг одоо манай үндэсний компаниуд одоо бас хийлээ. Үнэхээр одоо бас манай монголчууд маань бас төмөр зам тавьж сурсан байна. Төмөр замыг бас богино хугацаанд одоо барьж байгуулж болдгийм байна гэдгийг одоо бас энэ дэлхийн хөгжилтэй орнуудад бас харууллаа. Body International одоо компани хамт олон ер нь одоо төмөр замын бүтээн байгуулалтанд оролцсон бүх үндэсний компаниудаа бас баярсан талархсан илэрхийлээ. Төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд манай Body International тэр дундаа манай баясаа маш их ажилласан хүн. Тэгээ би бахархаж байна. Өнөөдөр ирээд ингээ хараад ер нь бол дундуур нь зөндөө ирсэн. Тэгээ ийм хэмжээнд болсон гэж үнэхээр бодоагүй. Тийм учраас бол монголчуудаараа бас бахархаж байна. Энэнд том бүтээн байгуулалт хийсэн бас бүх хүмүүсээр бахархаж байна. 5 толгой гашуун сугаа чиглэлийн төмөр замын нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж байна. 5 толгой гашуун сугаа чиглэлийн төмөр зам ийхүү ашиглалтанд орсноор манай улсын экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн амьдрал, улс орны маань хөгжил дэвшигт асар их хов нэмэр боломж болцоо бий болох юм аа. Монгол улсын төмөр замын салбарт шинэ стандартыг тогтоож, технологийн хувьсгал хийсэн түүхэн бүтээн байгуулалт болсныг бахархалтайгаар онцлон тэмдэглэе. 5 толгой гашуун сугаа чиглэлийн төмөр замын цогц төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2019 оны 11-р сараас ажиллаж, өнөөдөр Монгол улсын засгийн газрын өмнөөс захиалагчаар ажилласан 5 толгой төмөр зам компанид нэр төртөөгөр хүлээлгэн өгч байгаадаа бид туйлын их баяртай байна. Энэ төмөр замыг эхлэхэд бол яг цаг хугацаанд орно гэдэг итгэл бол ерөнхийдөө маш бага байсан. Төмөр зам эхэлснээс хойш 2-7 хоногийн дараа Монгол бол хилээ хаасан. Бидний хийгдэж төлөвлөж байсан маш олон ажлууд явцын донд өөрчлөгдсөн. Энэ төмөр зам бол бидэд бол маш олон хүнд зорилтуудыг бол олгосон. Юуны өмнө хувьяасаа компанийнхаа өмнөөс энэ ажилд чин сэтгэлээс энэ төмөр замыг дуусгахад оролцсон бүх хүмүүс би халуун баяр хүргэе хүсэж байна. Бүгдийн дурд нь гэх юм бол цаг хугацаа үнэхээр хангалтгүй болно. Ковид ус болоод манай дотоодын компани гүйцэтгэсэн энэ бол сорилт нь илгээд амжилт олсон гайхалтай түүх юм. Ингээд Инкон компанид талархлаа. 5 толгой гашуун сугаатын чиглэлийн анхны ачааны галт тэргийг явуулж болно. Орныхоо хүлээсэн үйл даалгаврыг нэр төртөө биелүүлж, энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажлыг сэтгэл зүтгэл гарган хамтан хэрэгжүүлсэн Эрдэнэс 5 толгой төмөр зам ерөнхий гүйцэтгэгч Body International, Инкон зэрэг компаниудын хамт олон удирдлага, мөн гадаад дотоодын туслан гүйцэтгэгч, аж ахуй нэгж, баялаг бүтээгчтэй Монголын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж цаашдын их ажил үйлс
бүтээн байгуулалт нь өндөр хэмжээнд өсөөрөө. Тэгээ одоо бол энэ бол бидний 30 сарын нэр хөдөлмөрийн өдөр гэж яанаар гэж хэлмээр байна. Төмөр замаа 88 эрийн сүлд нэрлэлтэй. Төслийг хэрэгжүүлэгч Монгол Улсын засгийн газар, төслийн хөрөнгө оруулагч Эрдэнэс том толгой хувьцаат компани, төслийн захиалагч том толгой төмөр зам хязгаарлагдмал хариуцлагатай компани, төслийн ерөнхий гүйцэтгэгч Bod International,